Тухайн барилга бол ингээд мөгөнцсөн гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ мөгөнцрийн асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт нь болохоор мөгөнцөрдөг зүйл маань хүүхдийн амьсгалын эрхтэн болон арсны халдвар төвчнийг үүсгэдэг байгаа. Тэгэхээр энэ барилга ингээд мөгөнцөрчихсэн нэгэнт мөгөнцөрчихсэн барилга тэр мөгөнцрийн эсрэг ямар нэгэн зүйл хийгээд тэр барилгын ханаас тэр мөгөнцөр арилдаж устдаж өгөө болдгоо юм аа. Тэгэхээр энэ мөгөнцөрсөн барилгыг бид нар ингэж хүлээж аваад хүүхдийнхээ эрүүл одоо хүүхдийн амьдралын таатай нөхцөл болон амьсгал арсны халдвар төвчнийг үүсгэн байж ийн байсныг авах ямар шаардлага байна? Энэ эрүүл ахуйн байцаагч нар энэ дээр дүгнэлт гаргасан уу? Энэ халдвартын байцаагч нараас энэ дүгнэлтийг гаргаж авсан уу гэж асуумаараа нэг асуулт байна. Хоёрдугаарт нь болохоор нэг гадна талбайнд тэр стандарт шаардлага нь одоо юу байх юм? Тоглоомын талбай нь хаана байрлах юм? Одоо жишээлбэл нэг цэцэрлэгийн гадна талын талбай 100-аас 70 м байж аж тоглоомын талбай байна гэж байгаа. Тэгтэл 100-аас 70 м тоглоомын талбай дээр чинь уртлын байрны тэр айлын орц үүдний хаалга яах юм бэ? Энэ хоёр асуултыг нь асуумаар байна. Тухайн мөөгөнцрийг яаж шийдэх вэ гэж байгаа шүү дээ. Энд чинь болохоор шууд энэ мөөгөнцөртэй байрыг бид авахгүйгүй. Зүгээр энийг болохоор зураг төсөл нь зураг шинээр барихаар зураг төслөө оруулсан юм дээр бид нар дүгнэлт гаргаж хэрвээ яг энэ мөөгөнцөр дахиж гарч ирнэ гэж үзэн гэж бодож байгаа бол бид энэ шинээр орсон юунда ариутгал халдваргүйтгэл хийлгэж оруулдаг. Сургууль болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн байранд жилд 20-оос 2 удаа ариутгал халдваргүйtгэлийг хийлгэж хүүхд мөөгөнцөөр шавь шорхоо орхоос сэргийлдэг тийм арга хэмжээ байдаг. Тэрийг бид бүгд хичээл эхлэх болон хичээлийн явцад байнга шалгаж явдаг байгаа. Тийм болохоор хүүхд мөөгөнцрийг ингэж зохицуулж байгаа. Яг барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гэж гардаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол барилгын зураг төслийн тэр зургийг хянаад яг тэр зургийнхаа шаардлагын дагуу ерөнхийдөө дүгнэлт гардаг гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо тэр зурган дээр одоо тусгаж өгөөгүй шаардлагатай зүйлүүдийг одоо нөгөө нэг юун дээр одоо барилга боломжит зураг төслийн галгаа үйлдвэрлэлийг хангах тэр зүйлүүдийг бол яг барилга дээр ерөнхийдөө бол иймэрхүү зүйлүүд байх ёстой гэсэн зүйлүүдийг бол тусгаж өгсөн байгаа гэж ойлгож байна. Тэгээ орчны орох гарцсан болохоор ерөнхийдөө манай галуу трах автомашиныг ерөнхийдөө чөлөөтэй дотор зорчиж явах ёстой. Тэр зогсоол дотор нь бол чөлөөтэй одоо галуу трах автомашин одоо орох гарцын дээр зам толгой чөлөөтэй зорчиж явах ёстой гэж төлөвлөгдсөн байх ёстой. Тийм байгаа мó үдсэн өөрөө бодож үзсэн үү? Тэгээ тиймэрхүү зогсоолыг бол ерөнхийдөө бол шийдсэн тэр зурган дээр бол шийдээд ерөнхийдөө бол энэ дэр ингэж зураг одоо минут гарч өмөлж ерөнхийдөө барилгын зураг төслийг хянаад гарсан дүгнэлт гэж ойлгож болно гэсэн. Түүнээс яг газрынхаа яг юуныг бол хянахгүй гэсэн үг байхгүй юу? Газрын хэмжээг нь очиж хянахгүй мó? Машин чи багтдаг юм уу тэр дотор? Ерөнхийдөө тэр зогсоолынхаа тэр хэмжээ тэгээд тэр дээр гарч өгсөн тэргээ бол оруулж өгөө гэсэн. Ерөнхийдөө чөлөөтэй зарчиж явах хэрэгтэй гэсэн юм зааварчлага бол заавал өгсөн байна.